Цонхны цаана social content. За ногоон нуурыг хүмүүс яагаад байгуулах болсон гэдэг ер нь их асуудаг. Гол юм бол хүнд туслах юмсан, хүнд яг хэрэгтэй юм хийх юмсан гэдэг зорилго яваадсан. Яагаад гэвэл 92 онд би Таеквондогийн сексэнд анх орсон байдаг. Эрдэнэтэд анх байгуулагдажсэн. Тас гэдэг хөлөв. Тэгээд 92 оны 12 сард анхны тэмцээнд Улаанбаатарт ирж орсон байхгүй. Тэгээд богоноос буугаад яг явж байхад Тариншааны хүүхдүүд байсан. Тариншааны хүүхдүүд төр өвлийн хүүтэнд гудамд хонсон байсан. Тэгээд тэр хүүхдүүдийн дүр төрхийг хараад тэгээд нэг бодлын баг шокнд орж исэн байхгүй. Энэ жоохон хүүхдүүд ийм хүүтэнд гэр орон байхгүй ингэж хонж өнжиж ингэж байж байгаа нь бол надад айгүй тийм хэцүү харагдчихсэн. Би 93 оноос хойшоо ер нь киноны зохиол бас их оруулж бичдэг. Нийтдээ бол нэг 9 жил киноны зохиол бичсэн. Тэгээд тэрнийхээ нэгээр бол 2002 онд нэг ГГ гэж кино хийсэн. Өмнө видео зураг авч ирсэн. Бид нар бол яг энэ газрыг олж харж хийхдээ хамгийн хэрэг болсон гэж бодож байна. Анх энэ хогтоо авах үедээ бол энэ галгаруут баахан хийсэн. Тэгээд энэ ус бол байхгүй зөвхөн хураа сайр болчихсон тийм газар байсан. Анх бол энэ гэр ороолын нэг жоохон хүүхдүүд ирээд бас шалбаагтаа усанд орчихсон. Би бас нэг удаа ирээд явах биш нэлээ олон удаа иргэд тойрж харж ажиглаж ийсэн. Тэгээд яг энэ доогуур нь ингээд энэ усны одоо энэ байгаа энэ артлаар ингээд явхад энэ том чулуу ихтэй. Тэгээд өндөр шарилж орчихсон. Тэгээд хог бол ерөөсө замбраагүй л байсан л доо. За Солонгос руу бол Монголны үсээр зуучлах тавчгаар гээд 2005-аас 2008 онд 3 жилийн гэрээр явсан. Мэдээж хэрэг хар бор ажил хийдэг. За би бол өдрийн 12-13 цаг үнэхээр өдөр болго ажилладаг. Тэгээд хүний одоо яс хүртэл хэврэгчдэг байсан л да. Одоо нэг найстай зүгээр жоохон ноцлогод хурууны яс уурчих шээ тийм л болсон байсан. Тэгээд 3 жил болоод ирэхэд бол манай ээж бол барыг ойлгочихсон л да. Ингээд арьсны өнгөн хүртэл ингээд саалтаад өөр болсон байна гэж хэлж байсан. Солонгосоос хийсэн хуримтлуулсан мөнгөө нийлүүлээд тэгэл анхны яг ногоон нурлуу хийх хөрөнгө оруулалт хийсэн. Анх ингээ хөрөнгө оруулалт хийгээд ажиллаад эхлэхэд бол эргэн тойрон айлууд буучсан. За хашааныхаа хогийг давуулаа шидчихдэг. За тэгэл баахан хүмүүс ирээд аригт ор суудаг ерөнхийдөө нэг тийм хогийн цэг. За хогийн цэвэрлээд байж явах үед мэдээж хэрэг яг юу бариад авчоо гэд бас нэг эргэлзэх жоохон сэтгэл санааны хувьд ч гэсэндээ бас тийм хүнд үед бол байсан. Хүмүүс бол янз янзаар л ярьдаг. Одоо тийм байсан, ийм байсан гэд. Гэхдээ яг бодит нөхцөл байдал нь бол зүгээр ил задгаа хогтой. Бас тодорхой хэмжээгээр ингээ хүмүүс хогоо хаяад хөвссөн, сурцсан тиймэрхүү одоо эзэнгүү ерөөсөө нам гүм тийм л орчин байсан. За яг хогийг цэвэрлээд ингээд бол зүгээр хүмүүс бол ирмэг дээрээс нь харчаал ойртдгүй тийм л газар байсан шүү дээ. Орж ирэх тийм орц гарц байхгүй. Тэгээд том чулуунууд ингээд унаад баахан шарилж урагчихсан. Тэгээд дээрээс нь одоо үхсэн нохоо муурч байдаг юм уу? Тийм сэгц юм зөндөө байсан. Тэгэл тэрний чинь бүгдийн хүрзээр малтаа бэлээ давхарж өмсөж байгаа гараараа бөөгнөлөө төртөл хийх тохиолдол байсан. Фото зургнууд бас авсан байсан. Тэгээ хэрвээ тэр бичлэг зургийг аваагүй байсан бол өнөөдөр бас хүнд тийм байсан гэдээ ярихад үзүүлэх юм байхгүй. Жоо хэцүү л байх байсан баг. Манай дүүнер, эрэгтэй дүүнер оролцсон. Тэгэл гэр бүлийнхаа хүрээнд л хамгийн гол ажлуудыг хийсэн. За хорооноосоо бол нэг өдөр нэг 10 хүн авч ажиллаж байсан. 2012 оноос хойшоо өөрийнхөө хөрөнгө оруулалтаар хийгээд тэгээ сүүлдээ бол яг хөрөн мөнгөний үед зогссон байхгүй. Тэгээ харин 2014 онд бас дүүрэгтэй нэг хүсэлтэй бай. Тэгээд дүүрэг 10 сая төгрөг шийдчихсэн. Тэгээд тэрнүүгээр одоо энэ иргэдийн аюулгүй байдлыг хангах тал дээр энэ дээгүүр нь тор татах, төмөр хашаа хаас их тэгээд гэрэлтүүлэх иймэрхүү ажлууд руу хийсэн. Хамгийн гол нэг иргэдийн аюулгүй байдал руу ер нь гол хөрөнгө оруулалт хийсэн. Тэгээд үнэхээр нэг дотроосоо яг нэг энийг өөрчлөе, энийг нэг бүтээгээд гоё юм болгочих гэдэг тийм хүний нэг сэтгэлийн доторх нэг тийм галцааг л байд юм шиг л. Тэгээд тэрнүүгээр л ер нь барьж аваад хийсэн ажил. За тэгээд өвөл нь бас котог ажиллаулаад ингээд эхлэхэд энэ уртлаасаа баруун талаасаа орц гарцтай. Тэгээд эндээсээ ингээд
хүүхдүүд ингээд ангиангаараа бөөнөр шуугаад ороод ирсэн. Готог тоглож байгаа гэдэг. Тийм баярлах ч юм уу, тийм паникнд орчдөг юм байл л да. Бөөнөр хүүхдүүд орж ирээл тэр готогн дээрээс тоглоод тэгэл цаашаа энэ бол үнэхээр гоё газар болж болох юм байна гэдэг сайхан бүтээсэн байна гэдэг тийм над уран болсон. Тийм ч учраас би бас ногоон нууран дээр сургалтын юмнууд хий. Манай энэ сургалтын байр байгаа энэ ногоон нууран дээр хийсэн. Компьютер гадаад хэлний сургалт хий гэж бодож байгаа. Ер нь сайн дурын бас гадаад багш нар ч гэсэндээ энэ ногоон нуур өөрөө их таалагддаг учраас хүүхдүүдэд заавал үн төлбөрөөхгүйгээр яг тэр англи багш нар нь өөрсдөө ирээд сургалт хийх боломж байгаа. Одоо номын хандив жишээ цуглуулад одоо бол маахны 3000 гаруй шинэ хуучин номын фонттой болчихсон. За Израилийн жуулчд гэр бүлээрээ ирчээд дараа жил нь өөрийнхөө найзуудыг бас гэр бүлээр нь бас ногоон нууран дээр заавал очоорой гэж зөвлөсөн байсан. Тэгээд тэр хүмүүс бас ирсэн. Өнгөрсөн 100 завьар тоглолцоод явсан. Манай гэр энэ урдхан талд байдгийг. Тэгээд одоо гэрийнхээ өөрийнхөө хашаанд байх гэхээс илүү энэ ногоон нуурхай энэ газар өвөл зөнгөө байх айгүй дуртай болчихсон. Манай энэ газрыг бол хүмүүс бас тэр болгон сайн мэддэггүй. Тэгээд зүгээр гэр хорооллын гудмаар явж байгаа л нэг нарийнхан гудмаар орж ирэл тэгэл энэ том орон зай, энэ гоё ногоон байгууламж, энэ бас хүний гараараа бүтээсэн бүтээл байгаа учраас хүмүүс хараад маш их сэтгэл нөдөлдөг. Одоо өөр бол ямар нэгэн ажил төрөлхий, өшөө ямар нэгэн барьж авах гэж бодохгүй байна л да. Энийг л хамгийн гол нь өшөө гоё цогцлоо бий болгоё гэж бодож байгаа. Тэгээ хамгийн гол нь энэгээрээ миний нийгэмд үзүүлэх, миний ирээдүйн хойч үедээ үлдээх юм бол хүн бас зоригдоод юмыг бариад авах юм бол хүн зүрх сэтгэл өөрийнхөө яг тэмүүллээрээ хүн дотоод сэтгэлийнхээ хүчээр юмыг хийж болдго юм а гэдгийг л энийг харуулчих гэж бодоод байгаа. Тэгээ хожим хүүхд залуучуудад их хэрэгтэй болох баг. Тэгж л төсөөлж байна. Хүний дотор яг юу яваад, юу тэгээд яваад байна. Тэр хожим нь одоо сайн талаар байд юм уу, муу талаар байд юм уу гарддаг юм байна л да. Тэгэхээр би бол яг үнэхээр багаасаа ингээс зөв сайн бодолтой явж байгаа хүн бол тэр хожимоо ямар нэгэн байдлаар үр дүн гарна гэж боддог.